Хүүхэд насны гэгээн тунгалах хүсэл мөрөөдөл гинэн цайлган сэтгэл зүрхийг уран бүтээлдээ бахархан дуулж тэднийг аягшигын ертөнцөөр дагуулж явдаг цөөхөн хөгжмийн зохиолчдын нэг бол 52 дугаар сургуулийн хэмээн нэрлэгддэг хөгжмийн зохиолч Гал Мандах билээ. Монголын хүүхэд багшуудын нэгэн үеийнхнийг өнөө хүртэл олон нэрвэн уянгалаг дугаараа араасаан дагуулж тэдний төлөө гисэн уран бүтээл сурган хүмүүжүүлэх үйлстэй үнэнчээр зүтгэж яваа хүн бол яахын гарахгүй Монгол улсын говьяа төгш Гал Мандах. Нэвтрүүлгийн энэ дугаараараа хүүхдийн дуу хөгжмийн өнөөгийн байдлын талаар түүнтэй хөрөлдсөн минь инэ. Хүүхдийн хөдөлгөөнд бүжиг хүүхдийн баярлсан дуу авийн өөрөө хөгжим хүүхдийн бодол сэтгэхүйн яруу найраг юм шиг санагддаг. Ийм ертөнцийн дундуур явсан болохоор би дуу хөгжим тэднэрт зориулж бичгээс өөр аргагүй байсан. Тэгээд ер нь бол тэр үеийн одоо 1960-аас хойш 60, 70, 80-аад оны үед бүх хүмүүс хүүхдийн төлөө уран бүтээлээ зориулдаг байсан. Монголын хөгжмийн зохиолч 200 гаруй хүн бүгдээрээ нэг хүүхдийн дуутай байсан. Тэр бүх дуунууд нь их алдартай байсан. 1950-аад оны дуунууд одоо даан чохонгүй тогшдтэй ч гэдэг юм уу. Тэрнээс хойш одоо гомчиг сумлаагүй тэгвэл хоёулаач гэдэг юм уу. Бирөө гшин дээшээ ч гэдэг юм уу. Гэх мэтлэнгээр ингээд бүх алдартай одоо энэ манай хөгжмийн маань ахмад үеийнхэн бүгдээрээ одоо хүүхдүүдэд зориулж сайхан уран бүтээлээ зориулдаг байсан. Хөгжмийн амийн сүнс нь бол аялгау. Манай 90 цаг одоо энэ цаг үе рүү ороод ирэхээр хэд одоо ирээдүйн хэмнэл хөөцөлдөөд аялгау маань алгуулж эхлэхээр тэр аялгау бол хүний зүрх рүү очиж байх хэвээр. Хэмнэл бол хүний гадна талын илэрхийлэл болдог. Энэ тал руугаа ороод ирэхлээр одоо дуу маань хүүхдүүд рүүгээ очих нь холдоод харин хүүхдээсээ хөндөрч хүүхдийн хийх хөдөлгөөнд оруулаад нөгөө дотоод сэтгэл рүү очдог юм алгуулад байх шиг санагдсан. Одоо 80-аад онд бага ангийн сурагчдын би гэдэг чуулга байгуулжлаа. Дунд ангийн сурагчдын оддын ирээдүй, ахлах ангийн сурагчдын нарны дуулал гэдэг хамтлагууд байгуулагдчихсэн. Энэ утгаараа 1-ээс 4-р ангийн хүүхдүүдийн би чуулга бол жишээлбэл 1 гэж юу вэ, 2 гэж юу вэ гэх мэтлэнгийн танин мэдхүйн ийм дуунууд дуулдаг байсан.
оддын ирээдүйч болгоно арай томроод олон улсын хүүхдийн дууч гэдэг юм уу, бид бөмбөрчин хүүхдүүд, бид бөмбөрцгийн хүүхдүүд ч гэдэг юм уу, одоо аль жоохон дэвссэн ийм хэмжээний дуунууд. Ахлахангийн хүүхдүүд нь болохоор одоо арай жаахан томоохон сэтгэлгээний одоо их дэлхий, эв найрамдал, ээж аав зэрэгэд дуулж исэн. Одоо энэ миний хамтлагууд дуулж исэн хүүхдүүд нь тэр одоо хэвлэл мэдээлэл, радио, телевиз, тэгээ урлагийн байгууллагуудад одоо уран бүтээл хийх хүүхдүүд болсон байх юм. Одоо өнөөдөр тэр нарны дуулчуудад одоо дуулж явсан дуучин Ариуна, Оюун Эрдэнэ, одоо манай Дөнгөн их чуулган дуучин Бат Жаргал ч гэдэг юм уу. Гэх мэтлэнгээр одоо маш олон дуучин хүүхдүүд бидээ одоо энэ олон хүүхдүүд бол бүгд л жирийн одоо миний энэ сууж байгаа одоо энэ орчинд зураг авахуулаад дуугаа дуулаад явж исэн ийм сайхан дурсамжууд үлдсэн. А 1980-ад оны одоо хөгжмийн хичээлийн сургалт, хөгжмийн хичээлд нэг ийм хоёр одоо тэргүүний сургалтын хөтөлбөрийг нэгтгээд дунд нь Монгол одоо ёс заншил, Монгол одоо аргыг хослуулсан ийм сургалт байсан. Энэ бол зөвлөлтийн хөгжмийн одоо тэр үеийн зөвлөлтийн одоогийн одоо Орсын хөгжмийн зохиолч Дмитрий Кабудьевскийн хөгжмийн сургалт, Унгарын Золтон Кодай гэдэг хүний хөгжмийн сургалтыг дундаас энэ хоёр чинь хоёулаа хөгжмийн сургуулийн хүмүүжүүлэгчд байсан. Тэгээ энэ хүмүүсийн дундаас ингэж нэгтгэж аваад тэр сургалтын арга барилынхын хувьд хүүхдэд өгч байгаа. Тэдний гол онцлог бол хөгжмийг дистаралтай сонсгох маш жижигхэн аялгуунаас тэгээд хэмнэл, аялгуу, ритм одоо бүхэл одоо нарийн юмнуудыг ингэж жижигхнэр авч одоо ингэж ашигласан ийм хөтөлбөр байсан. Одоо бол манай хөгжмийн хичээлийн хөтөлбөр бол нэг жоохон эмх цэгцгөө хэтэрхий бид ардынхаа юмыг эзэмших зүйтэй боловч бас дэлхийнхээ юм руу орох хэрэгтэй. Дэлхийн юмнаас зөв суралцах, зөв авах хэрэгтэй. Гэтэл хэтэрхий одоо цахиур төмөр шиг сайхан эсгэрэх үү, хэтэрхий одоо ардын юм ингэж хар хүчээр байгаа. Тэгээд хуучныхаа одоо дуунуудыг оруулж байгаа сайн боловч түүнийг ямар арга барилаар орчин цагтаа хослуулна одоо сургаж зааж өгөх вэ гэдгийг одоо нэг учир дутагдaltaй ийм хөтөлбөр явагдаад ингээд багш нар манж жоохон тарамдаад одоо тэр хөтөлбөрийнхөө арга барилыг олж чадахгүй яваад байгаа ийм дутагдал байгаа юм. Хэрвээ зөв одоо дистаралтай зөв одоо авч явах юм бол өөрөөр хэлбэл рок, поп одоо жишээлбэл сонгодог ардын урлаг энэ бүхнийг одоо өөртөө зөв сонгож аваад өөрийнхөө онцлог тохируулаад хэрэгжилж чадах тийм чадвартай тийм сайхан хүүхэд насыг бэлтгэх явдал чухал болоод байна. Ер нь одоо яг хүүхдийн уран бүтээлд асар их үнэтэй хувь нэмэр оруулсан хөгжмийн зохиолчдоос бол Цэндийн Сүхбаатар гэдэг хүн. Энэ хүн бол аз жаргалын эрэлчин гэдэг дуур
Монголын хүүхдийн анхны дуурийг бичсэн. Нөгөөтэй бүр жигмэд тогмод 200 цаг шуухан байшин ичнэ алдартай дуунууд байна. Мөн одоо урдын гавьяас төгөлтөн төрийн шагналд хөгжмийн зохиолч Гончгийн Бирва багш байна. Бирва багшин одоо тэр олон хүүхдийн жүжигэн дуунууд байна. Түүнийг залган авсан хөгжмийн зохиолч бол манай тэр цогоо багш байсан. Цогоо багш бүрэн дагнаж байсан. Ингээд цогоо багш бол хөгжмийн багш хүн хүүхдийн дуунууд бичдэг байсныг одоо би багшийнхаа хийдэг байсан тэр дуу хөгжмийн хичээлийг үргэлжлүүл заагаад тэр зохиож исэн хүүхдийн дуунуудыг үргэлжлүүлж зохиогоод явж гин л та. Зүгээр өшөө бас ололттой нэг сайн хүүхдүүдэд зориулж их эвлэгхэн одоо хэлбэрээр бичдэг нэг хүн бол Соронзон болдгийн Батболд гэдэг залуу одоо Монголын хүүхдийн ордонд ажилладаг байлаа. Тэгээ одоо жоохон хөндөрөөд байна уу, жоохон чимээгүй болчиход байх юм. Тэр цэцэг эрвэхээ энэ төргээд хичнээн хөөрхөн багчуудын ордон тэргээд их сайхан дуунууд дэлхийгээ би мэднэ тэргээд тэр дуунуудыг гарах үед их олзуурхаж байлаа. Тэгээд хитрхи одоо тэгээд хүүхдүүдийн уралдаан тэмцэн яваад болохоор үглэл байхгүй ч гэдэг юм уу. Одоо бүжиглэл тал руу хит хандуулах гэдэг хүүхдийг одоо бас барлаад байна л та. Одоо хүүхдийн уралдаан тэмцэн би эстрадын дуучин ч гэх юм уу бид өшөө ирээдүйн одч гинөө эстрадын тэмцээнүүд явуулж байгаа нь сайн боловч явагдаж байгаа утга учир нөгөө ач холбогдол нэг таарах юм байна л да. Тэр ач холбогдол нь одоо өнөөдөр цэцэрлэгийн хүүхдүүдийг үсийн задгаа тавиад тэрхүү өмсүүлээд эмэг зүйлгээд нүрийг будаад гаргаж байна. Их бүгдээрээ нэг хүн дагуулчихсан тэр ээжүүд нь бүгд тийм болгож өгөөд хичнээн тийм л одоо мундаг харагдах юм бол маш жижигхэн одоо 5-6 насны эмэгдүүд гарч байна. Нэг жижигхэн өвгдүүд гарч байна. Энэ хүн харах цагаан хүн насныхаа онцлогт одоо харагдаж байх ёстой. Тэр хүүхэд нас гэдэг чинь ганцхан удаа олдно. Би бол Хэнтэй аймгийн өмнө төрсөн хүн. Жинхэнэ миний төрсөн нутаг унсан газар угаасан ус нь бүгд тэнд байна. Би 10 хүүхдийн ах, 3 хүүхдийн аав. Одоо шавнараа бол толоогүй нэг тийм л жирийн хүн байгаа юм. Улаанбаатар хотын багшийн сургуулиар дамжаад ингээд л цэргийн алба хаасан ардаа харинд одоо үлгэр хөгжмийн хүн байсан. Ингээд л одоо 1976 оноос хойш одоо хүртэл өөрөд бол 28 жил одоо 52 дугаар сургуульд ажиллаж байна. Энэ 52 дугаар сургууль бол миний амьдралын баяр гуйныг
алдар, гавьяа, алдаа, дутагдал бүх юмны маань одоо талбар болж асар их хэмийг өгсөн. Ер нь юм багддаггүй гэдгийг л харуулсан. Миний амьдралын одоо залуунаас одоо хамаг сайхан цаг үеийг одоо энд үтсэн. Яагаад одоо хүүхэд наснаас ороод том хүний дуу бичээд байна уу? Мартахгүй ч гэдэг юм уу, гэртээ ирлээч гэдэг юм уу, насны хайрч гэдэг юм уу, гэгийн хөсөлч гэдэг юм уу, гангар цагаан сутаач гэдэг юм уу гээд зарим улсад тоглоод тэгж юм те. Миний хүүхдүүд 40 гарч байгаа юм чинь бас тэдний насанд тохирсон дуу бичиж өгөхгүй болохгүй. За ийм учраас холбогдлоор Хэнтэй аймгийн өмнө дэлгэр сумаас хүүхдээлтэй жижигхэн хүүхд наашаа 16 настай гарч ирснэ. Өнөөдөр ийм болоод танай СТV-гээр одоо хүүхдүүдтэйгээ үе үеийн хүүхдүүдтэйгээ уулзсан залгаж эргэн дурсаж энэ эдэн үгийг хэлж байгаа юм.